За, бид одоо явхад 3 цаг үгүй 2 цаг хагас ч юм үлдсэн байна. Тэгээ би яагаад масктай байгаа вэ гэхээр миний аман дээр юм гарсан хомхоо гараад тэгээд яг явахын өмнө ер нь бол дархлаа сулраад стрессснээс болоод гоё аялахынхаа өмнө ингээд асуудалтай болцсон учраас ингээд бичлэг влогн дээр маань ихвчлэн би масктай байх ах шүү. Тэгээд тэр аль нь яг энэ хүү аялалдаа маш их догдолж байгаа. Ягаад гэхээр нэгдүгээрт энэ болохоор Erasmus-ийн богино хугацааны соёлын хөтөлбөр, хоёрдугаарт битүүрийн анхны яг юм хамтдаа аялж байгаа аялал, гуравдугаарт Норт Македониа гэдэг улсад 7-гийн 7 хоног цаанаас нь зардлыг манд дагаад ингэж явуулж байгаа. Тэгээ битүүр яг Өнгөр улсыг төлөөлөөд энэ соёлын хөтөлбөрт оролцож байгаа 5 хүний ингээ хоёр нь монгол хүн болоо явж байгаа. Тэгээд мэдээж замаараа Миланд нэг өдөр болно. Тэгээд влог хийхийг аль болох хичээнэ. Гэхдээ өмнө нь нөгөө зөвхөн гоё газруудаар яваад тэрийг харуулах гэж хичээсэн нь ер нь бол алдаа шиг санагдсан. Тийм болохоор аль болох өөртөөхөө нүдээр ямархуу аялал болж өнгөрч байгаагаа харуулахыг хичээнэ. Одоо би ингээд амар гоё мэрмэр гаж гэсэн юу яхаа мэдэхгүй байгаа болохоор ингээд болё доо. Бид хоёр тэнийг шиг яг яагаад гэтээ хитрхи ирдэрснэ одоо жоох ойлгохгүй юм заяа. Тэгээд бүр 6 цагийн нислэгэнд бүр 6 цаг өмнө ингээ өөрийнхөө орноос нисчээж ингээд тэнийг шиг airport дээр ирчээд ингээ шалаар унтаж мантаа жоох мяарчлаа. Жоохон гайхчлаа гэх. Тэг би сая бүр шалан дээр бүр ингээ атгсан гар шиг бүр тэнэг болтлаа, итэж унтлаа. Тэгээ саяараа ашгүй ингээ хоёр сандал гараад ингээд сууж ийн. Тэгээ одоо 3:30 болж байна. Тэгээ одоо 30 минут нараа доошоо чекэнд орноо. Тэгээд жоохон шамарчлаа гэтээ зүгээрээ маргааш итэрлээ. Тэр одоо аэропорттой ирчээд гарахаас өмнө яг аэропортынхоо нойлд хамаг скин кэр нүүр мөрөө анслаа байж байна. Миний урал нь бол иймэрхүү л байгаа. Формаа одоо шалгалтаа өгөх хэрэгтэй. Өгөн тэр эртнийхээ дараа өгөх хэрэгтэй байсан боловч линк нэргүй байсан байгаа яг автобусанд суусны дараа хэлээ. Энэ автобусны хавцыг олон гэж хэлээ. Чноо юм боллоо. Одоо амар халуун байна. Тэгээд түн зарим гэсэн. Дөрөнд орчихлээ. Миний биш шалгалтаа явуулсан байсан дэ цагаас унтсан юм. Одоо тэг яах вэ? Яг ч нэлээд явсан. Нэлээд явсан байсан. Одоо яна. Одоо битээр хаан сууж байгаагаа харуулъя. Уг нь ингээ гоё миктэй гоё юмтай влог хиймээр байгаа ч гэсэн дээ. Чадсангүй дээ. Тэгээд
хөтөлбөртөө орцох газар ирсэн бүр явж ирсэн. Гэтэ яг ирээд цагаагаар нь айгу таалагдчихэв. Тэр барааны хөтөлбөр. Бидний хөтөлбөрийн маань хүлээж авсан. Сэтгэл амар гоё юм. Тэгээ бидний бичдэг бороод унтаж авсан. Тэгээ өнөөдөр бас бороо байж харж байгаа цаг агаар жан бүтэн байна. Тэгээ бид сая хөтөлбөрийн хүмүүстэй ерөнхий танилцсан бүгд нь бас тэгэхээр ийм гоё хөөж ийм зүйлээ. Тэгвэл ийм хөтөлбөрт оролцож байгаа болохоор бүгдээрээ л амар гоё байгаа байх гэж бодож байна. Энэ хотын сэтгэл анхны халнаас тэгж ирээ. Яг улаан мат шиг наа. Хүмүүс найрал шинэ хадаач мараад шинэ зүрх гэсэн багтахгүй заа. Тэгээд яг дугуун зам бискутер зам байхгүй. Ингээл Энэ хотын уураа нэг тийм гоё чамин ганган бол биш юм шиг байна. Гэхдээ надад л юм өгж байгаа уураа чинь айгуу таалагдчих. Тэгээд сая бурмагийн хэлснээр айгуу тийм Улаанбаатар шиг ч юм уу. Тийм жоохон замбрааг амар бүжгэлсэн тийм нэг байна. Тэгээд энэ минь бас айгуу төгтэй юм шиг байна. харагдчих. Хуучных юм шиг байна. Тэгэхээр үйл ажиллагааныхаа засвараа нэг 10 минут зүгээр ойр орчноо харах гэж гарч ирсэн. Тэгээ буцаад завтаа болохоор ахад сайн явна. За одоо манай хөтөлбөрийнхэн чинь нэ тэгээд хотынхын төвөр ингээд орой анхад явж үзэж байна. Хөөрхөн л юм. Хотынхын төв бол гоё юм байна уу? Sorry, I'm doing a vlog. Can you explain what's happening? Okay, so we are at an Erasmus Plus project and we are outside to have a city hunt. Oh, hi. Do you know where the cinema is? No, I know that it's we are looking for a cinema. You're not gonna find it. To find out what kind of movies there are The here. cinema is in a mall, like if you go straight. Did you find any cultural dressing? Yes, in the old bazooka here from here. Hey, we're gonna Hadi gidelim. Let's move. Go. Okay. You will win. Let's go. We got to go. Бид сайн дураараа чи караоке хийж байна. Dance like this. She make a man wanna speak Spanish. Como se llama así? Bonita, sí. Because Shakira, Shakira. Oh, baby, when you talk like that, you make the woman go mad. Tell me why I should be fine. See the size of my body. I want to know, you know my hips don't lie. You start to feel this way. What for? Okay, how do we connect? Who's gonna make Need the someone in song the should go middle. like this? Unit, get in the middle, get in the middle, and do like. No, you're ruining the heart. 7 хоногийн дотор 5 өөр улсаас ирсэн өөр шашин шүтлэгтэй, өөр ихтгэл үнэмшилтэй, өөр хэлтэй хүмүүс ийм дотн болж болдог гэдгийг би анх удаа л харсан. Хамгийн гол нь нэг улсад, нэг хотод ч биш. Дэлхийн өнцөг булан бүрээс зөвхөн энэ хөтөлбөрт оролцохоор ирцгээсэн учраас амьдралдаа дахиад уулзахгүй ч гэж магадгүй. I know you care, just like whatever, and I'll be there. You are my love, you are my heart, and
can never, ever, ever be apart. Are we idle? We're just friends. What are you saying? Бид нар одоо Македониагийн ерөн залуучуудын ирж нөгөө хичээл номоо хийдэг маха innovation center дээр ирсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд бид өв соёлыг хэрхэн хамгаалах болон бусадтай хуваалцах тухай маш олон зүйл ярилцсан. Түүнээс сэтгэлд тод үлдсэн нэг зүйл бол соёл гэдэг энгийн зүйлсэд шингэсэн байдаг юм байна. Залуусын бүжгийн хөдөлгөөн дуулж байгаа дууны үг хоорондоо хэрхэн ярилцаж байгаа гэд аав ээжээсээ өвлөж авсан бүхэл үйлдэлүүд нь эргээд өөр улсын хин нэгэнтэй уулзахад бид энийг гэртээ яг л ийм байдлаар хийдэг шүү гэж үзүүлж байгаа нь үнэхээр үзэсгэлэнтэй. Мөн тэдгээр нь бидний хувьд 7 хоногийн хамгийн гайхалтай дурсамжууд болж өнгөрсөн.